Үзэгч та бүхэнд амралтын өдөр мэндийг хүргэе. Энэ 7 хоногт той мэдээлэл эхэлж байна. Монгол Улсын 2026 оны төсвийг эцэслэн батлалаа. Монгол Улсын засгийн газраас 2026-аас 2030 оныг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг танилцуулж улсын хурлаар хэлэлцүүлж байна. Багш эмч нарын цалин үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Монгол Хятад орчин холбооны улсын аль жуулчлалын сайд нарын 9-р хуралдаан Дархуул аймагт боллоо. Орон нутагт бүтээн байгуулалт болон ухаалаг технологиг ашиглаж байна. Эдгээр мэдээллийг та бүхэндээ тоомлон хүргэнэ. Эхний мэдээллийг та бүхэндээ хүргэе. Улсын хурлаараа 2026 оны Монгол Улсын төсвийг эцэслэн батллаа. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 31 их найд 930 тэрбум төгрөг. За нийт зарлагыг 32 их найд 980 тэрбум төгрөг. За алдагдлыг 1 их найд 50 тэрбум төгрөг байхаар тооцоолон тусгажээ. Төсвийн тухай хуульд багш нарын үндсэн цалин 2026 онд нэмэгдүүлэхэд зориулж 518 сая 620 мянган төгрөг. За эмч эмнэлгийн байгууллагын ажиллагчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 190 сая 300 мянган төгрөг. За хамгаалалт насны тэтгэврийг 8.6% болгон нэмэгдүүлэхэд зориулж 145 сая төгрөг. За хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэврээр хүүхдийн амжиргааг дэмжих тэтгэмжийг тус бүр 20% буюу сард 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29 сая 300 мянган төгрөг буюу нийт 969 сая 119 мянган төгрөгийн зардлыг нэмэгдүүлэхээр тооцсон байгаамаа. Харин усгал зардлыг нийт 990 сая 169 мянган төгрөгөөр, за хөрөнгийн зардлыг 361 сая 138 мянган төгрөгөөр тус бууруулан баталсан байгаа юм. За жишээ нь шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн сагуулчлалыг 50%, зам тээврийн салбарын төслүүд, за Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгадаагүй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг эренбэлж зардлыг бууруулсан байгаамаа. За Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд батлагдсан юм а. Монгол Улсын засгийн газраас 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг танилцуулсан. За үүнд засгийн газрын бүх гишүүд оролцож дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байгаа. Харин улсын хурлаар 5 жилийн үндсэн чиглэлийг хэлэлцүүлж байна. Гадаад харилцааны яамд засгийн газрын гишүүд холбогд галдан тушаалтнууд шинэ итгэл, эрс шинтгэл гэсэн үндсэн чиглэлийг танилцуулж дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг шинжилгээ ухааны академи болон эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулийн эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн боловсруулжээ. За Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдуулан боловсруулсан байгаамаа. Энэхүү баримт бичигт хүний хөгжил, нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнд зүйл, эдийн засаг ба дэдвцийн хөгжил, байгаль орчин, ногоон эдийн засаг, засаглал, дижитал шилжилт, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэж байгаамаа. За энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тодорхойлсон байна. Бодлогын дээрх 8 чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тусгаснараа онцлогтой байсан юм. Жишээлбэл боловсруулах салбарын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, бүтээмж төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн доктортой өсөлтийг 6%-аас дээш түвшинд доктортой хадгалах зорилтуудыг Монгол Улсын 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Мөн авилгыг бууруулж иргэдийн шүүгд итгэх итгэл шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн төсвөрлөх чадварыг сайжруулж, захимаар төрөнд зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчлэгийг бүрдүүлж, зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг мөн тусгасан байгаамаа. Дараагийн мэдээг хүргэе. За багш эмч нарын цалин үе шаттайгаар нэмэгдүүлэхээр засгийн газраас гаргалаа. За мөн багш эмч нарын хувьд бол ажил хаялт зарлаж, за ингэснээрээ талууд тохиролцоонд хүрснээрээ багш эмч нарын хувьд бол хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаамаа. Засгийн газраас багш эмч нарын цалин үе шаттайгаар нэмэгдүүлж эмч багш нар ажил хаялтаа зогсоосон. За төсвийн зардлыг 1 их 80 төгрөгөөр танаж цалин
тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд бол шилжүүлсэн байгаа юм. За багш нарын үндсэн цалин 2026 оны 1-р сарын 1-ээс 742 мянган төгрөгөөр 11-р сарын 1-ээс 2.8 сая төгрөгөд хүрэхээр тооцож боловсролын сайдын улсгалт зардлыг 518 тэрбум төгрөгөөр. Харин эмч эмнэлгийн байгууллагын ажиллагчдын цалин 3 үе шаттай буюу 75%-аар нэмэгдүүлэхээр тусгалаа. 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 30%, 2026 оны 10-р сарын 1-ний өдрөөс 20%, 2026 оны 12-р сарын 1-ний өдрөөс 25%-аар тус нэмэхээр тооцсон гаргасан байгаамаа. Дараагийн мэдээг хүргэе. Монгол Хятад Орчин холбооны улсын аялал жуулчлалын сайд нарын 9-р хуралдаан Дархан аймагт боллоо. За энэ хуралдаанаар 3 улсын цайны замын асуудлыг хөндөж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүсчлэн хөгжлийн энэ аялал жуулчлалыг төлхөө хөгжүүлэх чиглэлээр бол 3 сайд нарын түвшинд бол харилцсан ярилцлаа. Энэ удаагийн хурлаараа 3 улсын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг 2031 он хүртэл сунгасны дараах онцгой ажил бүгдэлтэй бүхий уучлалт гэдгээр бол онцлогтой байлаа. Талууд 2025 оны хамтын ажиллагааны нөхцөл байдлыг дүгнэн хил дамсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, бомтын үйл ажиллагааг олон улсын түвшинд идэвхжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулах, дижитал шилжилт болон мэдээлэл технологийн дэвшлиг ашиглах чиглэлд нэгдсэн саналд хүрсэн байгаамаа. Цайны замын сэргээн хөгжүүлэлт нь 3 улсын эдийн засгийн коридорын бодлого, дэд үтсийн төслүүдтэй уялдуулан хэрэгжих, зам, төмөр зам, гайл, логистикийн дэд үтсийг шинжлэх, хил орчмын бомтуудыг нэг цагийн үйлчлэгээний горимд шилжүүлэх бол зорилготой юм. Энэхүү төсөл хэрэгжснээр аялал жуулчлалын урсгал нэмэгдэж, зам дагуу жижиг дунд бизнесүүд үйлчлэгээний төвөд орон нутгийн эдийн засагт бодит өсөлт авчрах боломж бүрдэнэ гэж харж байгаамаа. Дархан аймагт болсон энэхүү 9-р хурал нь 3 улсын харилцан итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааг шин түвшинд хүргэж, цайны замыг бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гол тэнхлэг болгон хөгжүүлэх эхлэлийг тавьсан түүхэн уулзалт гэдгээрээ чухал байр суурь эзэлж байлаа. Талууд дараагийн 10-р хурлыг 2026 онд бүгд найрамдах Хятад ард улсад зохион байгуулахаар тохиролцсон юм а. Үзэгч та бүхэндээ гэрэл зургийн дуранд буулсан онцлог гэрэл зургуудыг хүргэж байна. Орон нутагт бүтээн байгуулалт болон ухаалаг технологиудыг ашиглаж байгаа сайн жишгүүд бол байна. Хөвсгөл аймаг Дархан аймгийн сэтгүүлчдээ зэрүүлсэн мэдээллүүдийг энэ удаагийн 7 хоногийн томьтой бид онцолж байна. Хөвсгөл аймагт энэ онд сүүлийн жилүүдэд хийгдээгүй бүтээн байгуулалтуудын ажлууд бол өрнөж байна. Энэ онд 52.5 тэрбум төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг бол хийж байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, утаа тоосчлтыг бууруулах зорилтын хүрээнд айл өрхүүдийг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох ажил үе шаттайгаар Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. Аймгийн задаргын бүтээлч хөвсгөлчүүд үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 3000 айлын яндан буулгаж дулаанд холбох зорилт бол дэвшүүлсэн. Энэ жилийн үед мөрөн сумын 2299 айл өрхийг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох боломжийг бүрдүүлсэн байна. Мөрөн сумын 14 багт 43471 иргэн, төр оршин суугчтай нийт 51000 иргэн амьдарч байгаамаа. Энэ жилийн хувьд 2299 өрхийг дулаанд холбох боломжийг бүрдүүлж бүтээн байгуулалтыг бол хийж эхлүүлжээ. Харин Дархан аймагт ухаалаг технологиг ашиглан усыг хэмэх ийм асуудлыг бол шийдэж эхэлсэн байна. Дархан аймаг ухаалаг тооллуураа суйрлуулж, ухаалаг тооллуурын 3 дугаар ээлжийн 5000 ширхэг тооллуурыг баталгаажуулж дууссан байна. Дархан ус сувг хувьцаат компани Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөдгөх шинжлэх, ухаалаг тооллуур нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 15000 ширхэг ухаалаг тооллуурыг баталгаажуулж, айл өрхүүдэд суйрлуулах юм. Өнөөдрийн байдлаар 100000 ширхэг тооллуурыг суйрлуулж дууссан. Баталгаажуулалт дууссан 5000 ширхгийг удахгүй суйрлуулахаар бэлтгэж байгаа юм байна. Дархан ус сувг хувьцаат компани нь 17017 өрх 1556 аж ахуй нэгж байгууллагыг цэвэр усаар хангаж, бохир усыг татан цэвэршүүлж байгальд нийлүүлдэг. 2-оос 3 жилд нэг удаа тооллуурыг баталгаажуулдаг байна. Хэрэглээнээс хамаарч тус ухаалаг тооллуурыг өргөхөд 1-ээс 3 ширхгийг суйрлуулдаг байна.
Үзэгч та бүхэндээ энэ 7 хоногт улс их оронд өрнөсөн болон орон нутгад өрнөсөн мэдээллүүдийг тоомлог өргөлээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзцаая. Баяртай үзэгчдээ.